Миний мэдхийн олон улсын зах зээл дээр ялангуяа X-Max дээр trauma гэж зүйл байдаггүй маа гэж хэлээд бүр cancel дуусан хүмүүс байдаг. Төгөө чи trauma гэж ямар юм байдгийг ойлгохгүй байна. Үнэхээр амар байдаг. Нэг травматснаас болж хүн амиа орлдог. Окей. За бүгдээрээ өнөөдөр 21-р зууны миний хувьд бол хамгийн том тарих угаалтуудын нэг burnout гэдэг сэдвийн талаар ярьцгаая. Ингээд ажиллая гэдээ ерөөсөө үр дүн гарахгүй байна тий. Би burnout болчихжээ гэдэг ч юм. Тэгээд ямар хүн нь ингээд тасралтгүй өсч хөгжөөд ингээд улам level up хийгээд burnout болохгүй байгаад ямар хүн burnout болоод идэв. Тэгээд эсвэл ингээд би ийм юмнаас амар травматай, би ийм юмнаас амар PTSD-тэй, ийм юмнаас ийм юм. Би ингэдэг тэгдэг гэл ингээд юм маш олон юм нэр томьёонууд, тодорхойлтууд гараад ирсэн шүү дээ орчин үед те. Тэгээ ганц миний үехээр би бол бүр алиндэн ч итгэдэггүй шүү. За энэ бол цэвэр миний хувийн өнцөг гэдгийг ойлгохоор энэ видеон дээр ярьж байгаа зүйлс маань би ерөөсөй хинт ч зөвлөгөө өгж байгаа ш зүгээр өөрийнхөө амьдралыг л ярьж гин гэж бодороо те. Би бол бүр алиндэн ч итгэдэггүй. PTSD гэнэ trauma гэнэ бүр алиндэн ч итгэдэггүй. Хэрвээ trauma гэдэг тэр тодорхойлолт нь Чингис хаан итгэсэн бол тэгэл нөхөр бол насаараа им уудаг те, хүнээс хамааралтай юм тэр их Монгол улсыг бүтээн байгуулах уучлаарай би травматай байхгүй юу? Тэг миний нөгөө trauma ингээд би травмагаараа гэд ингэсээрээ л өгчихгүйсэн баг. Хамгийн ихний амьдрал өгөхгүйсэн баг. Ингээд би ингээд амар дайман болоод хинээс амар би PTSD-тэй мэдгүй. Би бол ерөөсөн ч тийм хүлээж авдаггүй, бүр ерөөсөө тоодаггүй. За хэрвээ ямар нэгэн байдлаар би ямар нэг юмнаас бүр юм PTSD-тэй болцсон байлаа гэж бод амар чанга чимээнэс ч юм уу те. Би яаж харах вэ гэхээр би ерөөсөө өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд, ажил нугуулахын тулд PTSD-тэй харагдвал надад ямар давуу тал үүсгэн. Хэрвээ PTSD-тэй харагдах нь хүнд мэдрэгдэх нь надад сул талыг бүтээж байгаа бол би хүний өмнө PTSD-тэй гэдгийг хизэж харуулахгүй. Ямар нэгэн байдлаар амар амьдрал минь хүнд хэцүү зүйл тохиолдсон байж болно. Би тэрнээс trauma авсан байж болно. Гэтэ энэ trauma гэдэг энэ надад тохиолдсон тэр зүйлээр дамжуулж би өөрийгөө дахиж бүтээх хөшүүрэг болгоно гэхээс биш би хизээч тэр trauma гэдэг зүйлд титэм толгой дээр нь тавьж өгөөд хааны ширээн дээр суулгаад чи бол trauma юм аа. Би бол хохирогч нь байна гэж би хизээч тэхгүй. Ерөөсөө миний өмнө энэ сэтгэл зүйн өвчлөл гэж яриад байгаа те, донтолт гэж яриад байгаа. Энэ бүх зүйл аль нь ч хүчгүй гэж би бүр өөрөө амаараа оюун санаанд бүх юмдаа тунхагладаг гэх юм. Одоо шинэ ингээд би шишаа татж байгаа шишаа болчихно те. Сигарет татж байгаа сигар болчихж байгаа. Тэнгүүд над дээр яг нөгөө никотин донтцсон хүмүүс ирээ асууж байгаа. Бро чи яаж шууд хайчих вэ? Ингээ баг гардаг юм уу? Тэнгүүд миний хэлдэг зүйл нь яг адил. Энэ тамхи гэдэг зүйл никотин, алкогол юу вэ те? Хүнийг донтуулдаг бүх зүйл. Алинд нь ч хүч байхгүй. Миний оюун санаад л хамгийн хүч байна. Би юунд донтохгүй өөрөө шийдэн те. Би гараа гэвэл би өнөөдөр гар. Би хий гэвэл би өнөөдөр хий. Би бүтээ гэвэл би өнөөдөр өөрөө бүтээ. Ерөөс иймэрхүү хандлагатай биж юм хийхгүй бол одоо ингээд би ингээд нийгэм чи ингээд бүр шингрээд хийдэг контентууд нь өвчин зовлонгаа ярьдаг хүмүүсийн дуу хоолой нээлттэй болоод ирэх тусам нийгэм өөрөө ямар болж байгаа нэхэр бүр ингээд water down шингэрсэн сул дорой нийгэм үүсэж байгаа байхгүй. Хүн болгон бие чагнадаг, хүн болгон гоншхондог, гомдолдог, гомдолж байгаа нь лайк аваад ирэхээр тэрийг баатар гэж боддог. Би чи гомдолж байгаагаар баг карьер үүсгэжлээ шүү. Гомдлол ивэл бараг мөнгөтэй юм биш үү? Яг тэр үнэхээр энэ орчин үеийн сошиал медиа чинь тийм хүмүүст амьдрах боломжийг олгочихж байгаа учраас зүгээр сайхан гомдолсон гарууд хэдэн 10-100 мянгаар гараад ирж байгаа. Тэгээд Facebook-ийг сайхан юм гомдлох, бүр хэрүүлийн бузар шүглсэн газар болтол хөгжүүлээд энэчнээс карьер хийж болно, өөрийгөө хамгаалж болно, яаж болно. Миний баримтлагын зарчим бол бүр аль нь ч. Хэрвээ тэр нэг зүйл ямар нэгэн байдлаар надад цаг хомсолж байгаа, энерги хомсолж байгаа, миний зорилгодоо хүрэх цаг хугацааг уртсгаж байгаа, миний үүсгэсэн харилцаануудыг устгах зүйл байх юм бол би бол айландаж дургу. Тим зүйлүүдтэй би ерөөс орооцолтмооргүй байна, ойртмооргүй байна, наалдмааргүй байна, тэрийг авч хилцмээрчгүй. Тэгэхээр миний хувьд burnout гэдэг үгийг бол би үнэхээр ойлгохгүй. Гэтэл ажиллаа хийх ёстой бол хийгээч те. Одоо шинэ за бүгд бүр онцгой нэг нэгээр жишээ авч яриад. За burnout дээр. Би ингээ ажиллаа хийгээд би ингээ энээсээ кайф авахгүй байна. Тэгвэл кайф авах зүйлээ олооч, ухаач, судлаач, ард нь суугаач. Ямар нэгэн тэр сонирхолтой зүйлийг ямар нэгэн зүйл сонирхолтой зүйлтэй комбинац хийгээд тэр хоёрын дундаас fusion гаргаж ирээд тэнцэнээс ч өөрөө кайф аваад, views аваад мөнгө олооч. Өөр өнцгөөс нь хараад оролдоод үзэлтэй те. Өөр юм орлуулад үзээч. Зангилагын тайлаач. Тэгэхээр burnout дээр бол миний хардаг үнцэг бол те. Burnout болно гэж. Би одоо хийж бизнес хийгээс burnout болно гэж. Би бүжиглэхээс burnout болж үзээгүй. Би контент хийгээс burnout болж үзээгүй. Би social media дээр hate аваад би burnout болж үзээгүй. Яагаад? Ардны хүчтэй mentality байгаа байхгүй юу? Одоо mindset гэж хэлэхээр хүмүүс буруугаар хүлээж авах гэдэг болсон байл. Mentality байгаа байхгүй. Ард нь би ингээд хүмүүсийн хэлж байгаа үгс надад зүгээр л танк руу нумсам харж байгаа юм шиг байна гэд би өөртөө тархиндаа кодлж. Энэ хүмүүс намайг тэнэг гэхээр би тэнэг болохгүй. Энэ хүмүүс намайг ядуу гэвэл би ядуу болохгүй. Энэ хүмүүс намайг төөгөө унчлаа гэх юм бол би унахгүй. Хинч миний амьдралыг тодорхойлохгүй. Тэгээ бүр хүмүүс хэлдэг шүү дээ. Nobody can judge me, only God can judge me. Хинч намайг шүүхгүй, бурхан намайг шүүж байгаа. Эцээ. Үгсний дор. Юун бусдын тэр сэтгэл. Энэ видео чи явахгүй, энэ хандлт авахгүй. Ямар амаа тий. Авдаг болтын нүдэн шүү дээ. Гэ явж байгаа би burnout болчихвол яах үгүй шүү дээ. Burnout болохгүй шүү дээ. Хамгийн шинэлэг секси шинэ гаргалгаа юу вэ? Шинэ хамтарлууд юу вэ? Шинэ надад оч бадраа хүмүүс хаана. Би зорж очиж уулзсан шүү дээ. Би юм юмнаас ингээд PTSD-тэй.
Тэгээд чи PTSD-тэй гэж гомдлснороо хідэн дүүрэг болох юм. Ямар амжилтанд хүрэх юм? Чамайг PTSD-тэй гэхээр яах юм? Чамд хүмүүс дагаар орох юм уу? Чамайг хүмүүс өргөмжлөх юм уу? Та боддоо төрийн түшээ хүн заяа. Улс төрд гарч ирж байгаа юм хүчрхэг хүн. Өдөр болгон Facebook дээр хэдэн зуун мянган хейт коммент авч идэг, улс их орны асуудлыг шийдэж идэг, макро бүр эдийн засгийн хувьд те, геополитикийн хувьд дайн дунд ингээд шатар нүүж идэг хүн. Би ингээд PTSD-тэй тэгээд би burnout болоод бро одоо ингээд бид нар харъя л та те. Обамаг харъя. Обама яаж ингээд ерөнхийлөгч байсан гэж гомдлоо л байна уу? Trump яаж би ерөнхийлөгч байгаа учраас гэж гомдлоо л байна уу? Бид тэгэхээр ерөөсөө энэ нь хараа ганц юм. Your attitude defines your altitude. Чи ямар характертай, хандлагатай, менталититэй юм яаж хардаг, өөртөө ямар амар зарчимч хүн байна, тэр чинээгээр л чи амжилтанд хүрэх. Тэрнээс биш хөдөлмөрч байхтай холбоотой, дуустай байхтай холбоотой, хэнийг таньдаг байхтай холбоотой, хэнийг хүүхэд байхтай холбоотой, цаг энерги менежменттэй ч баг холбоотой. Хамгийн чухал зүйл нь чи өөрөө махан бие чи шурталж хаяад яг чиний сүнс оюуны чи харахад чи ямар хүчрхэг гар вэ гэдэг л байхгүй. Ямар ч өвчин миний өмнө ирэх мэдл байхгүй. Ямар ч хүн намайг өдөрдөх хэрэг байхгүй. Би бол би даасан хүн гэдэг ч юм ингээд бүх юм. Би нууглан гэвэл би нууглан, би учрыг олно гэвэл би олно, би ардан гарна гэвэл гарна. Тим характертай байж хүн бизнес хийдэг, амжилтанд хүрдэг, дээшээ явдаг болохоос шүү дээ. Тэгэхээр амьдрал өөрөө ийм хатуу гэдгийг бүгдээр хүлээн зөвшөөрөөд яах ёстой вэ гэхээр би өөрөө хэрсүү байх ёстой. Амьдрал хатуу байх тусам би хэрсүү байх ёстой. Хүн чинь амьдрал дээр амиа орлоо юм байна. Хүн чинь амьдрал дээр харт амхинд орд юм байна. Хүн чинь шороо оронд орд юм байна. Хүн чинь бүр одоо хийхээргүй зүйлсийг хийд юм байна. Амьдрал чинь амар хатуу юм байна. Шудраг байлаа гэж чи хүмүүст ашиглуулт юм байна. Гөрүүлт юм байна. Сайхан сэтгэлтэй байлаа гэж хүмүүс чам дээр дивст юм байна. Окей. Бүгдийн чи ингээд анзаарч байгаа юм бол тээ. Окей. Тэгвэл би хэрсүү байх. Баргийн баачгаад ашиглуулахгүй, баргийн нэг юм жижигхэн нэг юм тодорхойлт үгэнд итгээд тэрэндээ өөрийгөө хүлэхгүй. Би ард нь гарна гэвэл би ард нь гарна харж байгаа. Тийм шартай авах хэрэгтэй шүү дээ. Одоо бид нар ч одоо ингээд Монгол хүмүүс гэж цээжэд дэлдэл бид нар ч одоо тэгээ дэлхийг монголчууд шуугуулж ин гэдэг шүү дээ. Тэгвэл боо шартай авах хэрэгтэй шүү дээ. Ерөөсөө ингээд амжилтанд хүрэхээр бас нэг амар чухал зарчим байна. Чи өөрийгөө зүгээр physical age-д өдөр болгон орж ингээд бодчихсон. Хажуу чи ингээд мөнхийн камер явж байгаа гэж бод. Одоо намайг ингээд камер чинь 2 камер бичиж чинь тий. Өөрийгөө мөнхийн кино production баг дагаж явж байгаа гэж бод. Тэгээд чи яах нь харъя. Чи гар хангалга хийх нь харъя. Чи ингээд залхуураад ангаагаа алцаагаа хөвтөд байх нь харъя. Камер чамайг дагаа явж байгаа шүү дээ. Их орон чи үзэж шүү дээ. Дивэн дэлхийгээр үзэж шүү дээ. Зүгээр суухгүй биз? Энд чи яг юм mental framework гэдэг байхгүй энийг яг юм тархиндаа өөртөө чи жааз үзэж зурх хэрэгтэй. Би бол ийм хүн, би бол ийм төвшний хүн. Би ийм хүмүүсийн өмнө хариуцлага хүлээсэн. Би ийм төвшин сэтгэх хэрэгтэй, явах хэрэгтэй гэж чи боддог байх хэрэгтэй. Тэр төвшөндөө амьдрах хэрэгтэй. Тэр чин бүгдээрээ яг л шууд шулуухан нэг үг ярьцгаая. Чи амжилттай амьдрмаар, гэр бүлээ сайхан авч явмаар, тэ үр хүүхдээ сайн хүн болгож хүмүүжүүлмээр, өв соёлоо тээмээр, эр хүн шиг эр хүн баймаар, амжилтанд хүрмээр, мөнгө олмоор, өнгө ормоор. Чи өөрөөр бол бүтээж шүү дээ. Энд чинь ингээ PTSD-тэй, би травматай, би ингээ burnout болцсон баггүй гэж суугаад байл. Гарах учраа олол доо. Тэгээ хэрвээ чамд ямар нэгэн ташуур амбаарталт хэрэгтэй бол одоо би энэ видеогоор өгье. Зүгээр одоо энэ видеогоо дуусгаад хийх ёстой зүйлүүдийг жимд яваад тахтгүй. Яг нөгөө төлөвлөлөөд нөгөө жилийн өмнөөс хийн минь гэжсэн юм уу чаана хийгээд тахтгүй бро. Одоо эхлэхэд тахгүй. 25 одоо ингээ дууслаа. Нөгөө ярьсан амлалт, мамлалт, нөгөө өөрчлөлт, өсөлт, хөгжилт, англи хэл сурах, мурах хаана. Тэгэхээр гол юм руу орж сурцгаая. 26 онд бүр хагас шаацгаая, мөнгө олцгоё, өнгө орцгоё. Тэгээд бүгдэнд амжилт.